За бүгдийн амгалан айлтгая. Барчин таажууд Димбаны Динийг нам шиг за өчтөр зогсноос өргөжлүүлээд уншия тийм ээ. За Ngaráба хажиг тартугжуудын ригшээж нядун яна дийн жацад юм би чаваа мэдээдээ гэж. За энэ Араба хажиг гэдэг нь бол бойн Араба тийм ээ. Богдломоос өмнө байсан одоо төвдийн мэрэгдүүдийг бол Араба гэж нэрлэдэг. Үрдийн, эртүрдийн гэх шиг тийм маягтай. За энэ хажууд ер нь бол бойн Арабануудын одоо хоёр үнний тал дээр одоо үзэл одоо тайлбар бол аа зарим нэг ярих зүйлүүд бол бий. Жишээ нь одоо эдгээр одоо энэ тартуг жодва гэдэг энэ жодва гэдэг нь шинжлэх гэсэн үг л дээ. Тэгээ энэ шинжилж байгаа учраас энэ бол догваа байх хэвээр атгаг одоо догваа байх хэвээр гэдэг ч юм уу ийм мэтийн юмнууд бол бий. За тэгэхээр дараа ер нь бол тэгэхээр үзэхлээр илүү их тодорхой гарах болов уу гэж. Тэн дээр гардаг тийм. Тэгэхээр бол тэр үед бас ярьдаг сэдвүүд бас байгаа. Одоо бол яг энэ дээр бол тэр тухайн нарийн гарахгүй учраас олон зүйлийг ярилгүйгээр яг энэ юун дотроо л барчин таажууд дотор байгаагаараа л ингээ шүнгээд байгаа л ер нь явна тийм ээ. Ер нь ч яг тэгээ явдаг л боломжтой л да. За тартуг жодуй ригшээж нядун гэж байна. За энэ тартуг жодуй ригшээж нядун гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо бодит байдлыг оршихуйг одоо бүр хамгийн эцэс чанд нь хүртэл одоо шинжилж байгаа тийм ээ. Юмсыг одоо эцэс чанд нь хүртэл шинжилж байгаа энэ оюун ухаанаар тэгээд шинжлээд судлаад тэр судалгаа нь бол одоо учир шалтгааны үндсэн дээр ийм логик дараалалтай жумдсан даг яндаг. За энэний үүднээс бол ингээд судлаад тэгээд олдж байгаа тэр утга хамгийн одоо шинжилэл хийсээр одоо олдж байгаа утгыг хэлж байгаа. Жишээ нь бомбаа аваад тэргүүтээ тийм ээ. За нэг бомб байлаа гэж бодоход энэ бомб нь одоо яг аль нь бомб юм, оршихуй нь юу юм гээд хайсаар нэг утга олдно тийм үү. Тэрийг хэлж байгаа. За тэр нь бол тэгтээ одоо бомбыг бол одоо мөнх ус байдлын ч юм уу, өнгийн ч юм уу, хэлбэрийн ч юм уу судлах тэр шинжилэл биш. Түүний оршихуй одоо хамгийн эцэс чандын тийм ээ. Тэр шинжилгээг хийж байгаа. За тэгж одоо судалж агаад тэгээд одоо жинхэнэ учир шалтгааны одоо тэр үндслээр шинжилж байгаа ригшээ гэж. Ригшээжийн тэр оюуны бол оюун мэдлийн олдж байгаа утга болвол тэр утга болвол дийн чацууд эмбийн чаваа мэдээдэг. Дийн чацууд эмбийн чав гэж бодож байгаа. За Араба хажууд бол дийн чацууд эмбийн чав. Дийн чацууд гэдэг нь юу гэсэн үг гэхээр энэ одоо эцэс чандын одоо энэ тартуг жодуй ригшээж юм тийм ээ. Тартуг жодуй ригшээжийн жацууд эмбийн чаваа мэдээдэг гэдэг нь хамгийн сүүлийн тэр эцлэн шинжилж байгаа оюунд олдсон тэр утга болвол жацууд гэдэг нь бол одоо шинжилэлд тэсэж үлдэж байгаа тийм зүйлийг хэлж байгаа. Тэсэж үлдэх гэсэн тийм маягтай. Юу гэсэн үг гэхээр хамгийн шинжилсээр энэ одоо бомб биш юм байна гэдэг ингээд ялгаад одоо сонгоны хальсыг хуулж байгаа шиг ингээд юм ингээ ялгаа. За энэ бол биш юм байна. Энэ бол одоо эцэс чанд нь бол биш юм байна гэдэг ингэж ялгасаар нэг зүйл үлдэн тийм ээ. Тэр утгаар нь хэлж байгаа. Шинжилэл тэсэх. Тэгэхээр тартуг жодуй ригшээж нядун гэдэг нь бол хамгийн одоо эцэс чандыг шинжилж байгаа тэр оюуны олсон утга болвол тэр шинжилэл тэсэх гэдэг тэр бол байх алавтай юм гэж. Алавтай юм гэж бодож байгаа нь бол Араба, бойн Арабанууд. За тэрэн дээр бол тартуг жодуй ригшээж нядун яна дийн чацууд эмбийн чаваа метэдэ гэдэг нь бол харанлаг тийм ээ. Метэдэ ингэж бодох юм бол буруу гэж. Дийн жацууд цамиа кигвичэр гэж. Дийн жацууд гэдэг нь тартуг жодуй ригшээжийн жацуудыг бол цамиа кигва юм гэдэг нь шалгадаг оюун ухаанаар бол түүнийг няцаана гэж. Няцаана. Түүнийг бол хориглоно гэсэн. Хориглоно. За энэ яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр зашидэгчин сухсуу гэж. За зашидэгчин тийм ээ.
Гомдлодын гэгээний зохиосон заваа ширвийн дэлб байгаа. За тэр заваа ширвийн дэлб тэргүүтэнд бол тартуг жодуй рикшэжи недун гаан шиг дээр анидлаад өдөө тартуг жодуйн рикшэ самар сонва ранит дондом дэмбийн жогжид ранит дондом дэмбийн цанд. За энэ аранлагч гэсэн энэ дагуу тавьдаг шүү. Анчаар аранлагч гэсэн. Дондом дэмба гэж юу юм бэ гэдгийг энэ тодорхойлт нь энэ шүү. Үнэмлэхүүн үнэн гэж юу хэлж байгаа юм бэ гэдэг энэ. За тартуг жодуй рикшэ цамаа недун гаан шиг гэдэг нь бол нэгдүгээр шаардлага. Хоёрдугаар шаардлага нь бол дээр анидлаад өдөө тартуг жодуй рикшэ самар сунва гэдэг. Ийм хоёр шаардлага тавьж байгаа. Хоёр одоо ийм стандарт гэдэг шиг тийм ээ. Ийм шаардлага бол нийцэх юм бол түүнийг үнэмлэхүүн үнэн буюу дондом дэмба гэж хэлнэ гэж. За энэ утга нь юу гэсэн үг гэхээр эцэслэн шинжилж байгаа тэр тартуг жодуйн рикшэ буюу эцэслэн шинжилж байгаа тэр оюун ухааны тийм ээ тэр шалгадаг оюун ухааны олдож байгаа утга байх хэрэгтэй. Нэгдүгээр. За хоёр юм хэлэх гээд байгаа. Тэгэхээр юу эхнийх нь юу вэ гэхээр бодит байдал юм уу одоо нэг ёсонтой хоосон чанарыг эрэлхийлээд шинжилээд хайгаад тийм ээ тэр нь бол одоо андуурч эндүүрээгүй жинхэнэ шалгадаг оюун ухаан тийм цадан байх хэрэгтэй. Царду милүүрийг байх. За ингээд бол ийм одоо эцлэн шинжилж байгаа ийм шалгадаг оюун ухаан буюу рикшэ цадмаа олдож байгаа утга байх хэрэгтэй. Үнэмлэхүүн үнэн гэдэг. Нэгдүгээр шаардлага нь бол одоо эцлэн шинжилж одоо бодит байдлыг судалж байгаа тэр оюун ухааны бол хамгийн сүүлд одоо ингээд шинжилсээр бол олдсон утга байх хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт юу гэхээр дээр анидлаад өдөө тартуг жүжиг рикшэд самарсунва гэдэг нь тэр олдсон утган дээр харгалзаад нэг утга олдно гэсэн шүү дээ тийм ээ. Эцлэн шинжилсэн оюуны тэр шалгадаг оюун ухаанд олдсон тэр утгандаа харгалзаад түүнийг барьж байгаа онж таньж мэдж байгаа оюун ухаан бол өөрөө бол тартуг жодуй рикшэд самарсунва гэж. Өөрөө бол одоо тэр бодит байдал хоосон чанарыг мэдсэн ийм оюун ухаан юм байна гэж бас одоо тодорхойлогдохоор. Тэр одоо ахаад ихнээс нь хэлье тийм ээ. Нэг талдаа бол оюун ухаанаар шинжилсээр олдож байгаа хамгийн одоо эцсийн утга байх хэвээр. Нөгөө талаасаа бол түүнийг танин барьж байгаа тэр оюун ухаан нь бол хоосон чанарыг мэдж байгаа буюу үнэмлэхүүн үнэн мэдсэн оюун ухаан болж байгаа. Ингээ харилцан нэг рүүгээ ингээд өгөөд байгаа шүү дээ тийм ээ. Харилцан нэг рүүгээ өгж байгаа шиг. Ухаан зүйл нь одоо зөв танин мэдсэн оюун ухаанаар шинжилсээр байгаад олдож байгаа сүүлийн утга. Тэр сүүлийн утгыг нөгөө талаас нь бол сүүлийн утгыг танин барьж байгаа оюун ухаан нь одоо жинхэнэ үнэмлэхүүн үннийг одоо мэдж байгаа ийм одоо оюун ухаан муу юм байна гэж ингэж хэлэгдэхээр ингэж танигдахаар ийм хоёр зүйлийг. Тэгэхээр тартуг жодуй рикшэ цамаа недун нэгдүгээр недун гаан шиг гэдэг нь тартуг жодуй рикшэ цамаа недун буюу тэр олдож байгаа утга байх хэвээр. Нөгөөх нь дээр анитла дойдэ гэдэг нь тэр тартуг жодуй рикшэ цамаа недунла дойдэ гэдэг нь тэр олдсон утган дээр харгалзаад тартуг жодуй рикшэ цадмар сонва. Тэр цадам болж байгаа. Энд чинь цадам одоо яг жинхэнэ үнэмлэхүүн үннийг мэдж байгаа оюун ухаан юм байна гэж одоо хэлж болох үз. Ийм болох. Тэгэхээр тэр яаж одоо үнэмлэхүүн үннийг мэдж байгаа жинхэнэ дондом дэмба үнэмлэхүүн үннийг мэдж байгаа оюун ухаан болж байгаа юм гэхээр түүний тэр анхаарал хандуул танин барьж байгаа тэр зүйлээс харгалзаж тэр нь бол одоо тэр үннийг мэдж байгаа тэр үнэмлэхүүн үннийг мэдж байгаа оюун ухаан мөн үү биш үү гэдэг ийм шалгав. Нөгөө талаасаа бол тэр үнэмлэхүүн үннийг мэдж байгаа оюун ухааны одоо тэр олдож байгаа утга буюу одоо тэр анхаарал хандуулж байгаа мигүүл гол объект нь бол гол объектыг халуул харж агаад энэ бол гол объектыг харж агаад энэ нь бол түүнийг барьж байгаа оюун ухаан. Ингэж хоёр тал руу ингэж ийм байх шаардлага юм гэж хэлж байгаа. За тий тартуг жодуй рикшэ цамаа недон ган шиг дээр анитла дойдэ
тартуг жодгүй иргэшээ цамарсонва рани дондон дембийн жогжээд жогжод гэдэг нь бол түүний бол танид бэлэг чанар гэж байна. За энэ цандыг бол одоо чэйжлэх хэрэгтэй. Үнэмлэхүй үнэн гэж юу юм бэ гэхээр энийг л одоо хэлнэ шүү. Энэ бол яг заваа ширвийн дагуу гэж тавьж байгаа. За одоо янгуу хүнэн буюу гүнзүв демба гэж юу хэлэх вэ гэхээр гүнзүв дембала таниж жожид жэ жарна амаашинду жоо. За гүнзүв демба буюу янгуу хүнэн дээр бол нөгөө тартуг жожид гэдгийг нь бол оронд нь таниж жожид гэдэг үгийг ингээд орлуулаад тэгээд бусд нь яг өмнөхтэй адилхан тэгж тавиарай гэж. За тэгэхээр үнэлэхүй үнний цанд юу гэхээр тартуг жодгүй иргэшээ цамаа гэдгийн оронд таны жодгүй иргэшээ цамаа тийм ээ таны жожигийн иргэшээ цамаа недон ган шиг дээр анитла дойдэ тартуг гэдгийнх нь оронд энэ таны жожид гэдэг үгийг л оруулна. Таны жожийн иргэшээ цамар сонва ранид үнзүв дэмбийн цанд гэж ингэж тийм ээ. Таны жожигийн иргэшээ цамаа недон ган шиг дээр анитла дойдэ таны жожигийн иргэшээ цамар сонва. Таны жожигийн иргэшээ цамар. За энийг бол гүнзүү демба гинэ гэж. Ингээд бол утга нь адилхан бас мөн адилхан тэр таны жижигийн цадамын олдож байгаа утга байх хэвээр. Нөгөө талаасаа бол тэр олдсон утган дээр харгалзаад ухаан тэр танин барьж байгаа оюун ухаан нь таны жижигийн цадам болж байгаа. гэсэн. Ийм зүйлийг бол хийж байгаа. За хажиг ngамаала бомбач ойж гэж. Хажиг бол за энэ өмнөх тавьсан дээр бол асуулт асууж байна тийм ээ. Ngамаала бомбач ойж сонжоо дэртэл санид дийчэр. Нява дэртэл дээр анитла дойдө бомбын чойнид жижижийн рикшэ цамар сонвой чарна мачөө. Бомбач ойж хажиг бол тэгж шүү. Бомбач ойж дондом дэм ба ямбартал. Тартуг жижигийн рикшэ цамаа недон гаан шиг дээр анитла дойдө тартуг жижигийн рикшэ цамар сонвой чар. Нява дэртэл гэдэг нь дээр анитла дойдө тартуг жижигийн рикшэ цамар сонвортол дээр анитла дойдө бомбын чойнид жижижийн рикшэ цамар сонвой чарна мачөө. Бомбын чойны жижигийн рикшэ цамар сонва яна тэр бомбын чойнлоо дойдо тартуг жижигийн рикшэ цамар сонвын мачөө гэсэн. Тийм биз? Яна мачөө. Тэгэхээр тэр гол одоо энэ дондом дембагийн цанид дээр тавьж байгаа энэ дээр ранитла дойдэ гэдэг энэ тухайн зүйлдээ харгалзаад гэдэг нь бол тэр донши чойжингийн хилээгүй байх нь байна шүү дээ тийм ээ. Донши чойжин буюу юуны хоосон чанар юм бэ? Тэ тэр юуны тухай ярьж байгаа вэ гэдэг тэр өмнөх донши чойжин бомбын тухай бомбын хоосон чанар гэхээр бомбонд нь бол анхаарал хандуулаагүй байх нь шүү дээ. Бомбонд нь анхаарал. Гол одоо акцент өгж байгаа зүйл нь бол тэр бомбын тэр хоосон чанар буюу бомбын тэр үнэмлэхүй үнэн найлаг тартуг тэрэнд нь бол гол одоо анхаарал хандуулж байгаа нь тэр шүү. Тэрнээс биш бомбонд нь бол анхаарал. Дондом демба гэдэг чинь тэр түүний оршихуй болсон тэр дондом дембаг нь хэлж байгаа. Дондом демба. Буюу тэрний хоосон чанар. Тэгэхээр бомбын тэр хоосон чанар түүнд нь бол харгалзаад тартуг жодгүй рикшээ цамар сонваа болохоос биш бомбаалаа дойдэ тартуг жодгүй рикшээ цамаа биш юм аа. Хажиг болохоор юу гэж юм гэхээр бомбын хоосон чанарыг онж байгаа юм судалж шинжилж байгаа юм чинь тэр бомбондаа ч гэсэн бас хамаатуулж ингэж бомба тэгвэл бомб нь бас дондом демба юм уу гэж ингэж үгдээд тахгүй юу. Тэр бомб нь бол дондом демба биш юм аа. Бомбын тэр хоосон чанар бомбын чойнод бомбын одоо тэр найлуг тартуг юм уу одоо эц чандын одоо оршихуй тэр нь бол дондом демба юм аа. Ингэж тийм ээ. Анило додо бомбын чойны жожиж иргэшээ цамар сон ичэрна мачавдэ. Она бомбын найлуг тартуг юм бомба найлуг тартуг юм бэртэлтэй ийм чойнод найлуг тартуг юм биш. Одоо аранлаг өөдөөс нь хажиг асуултанд нь бас асуултаар хариулж байна тийм ээ. Яг уу гэхээр бомбын хоосон чанарыг шинжилээд тартуг жожигийн иргэшээ цамаа болж байгаа юм чинь бомб ч нь бас дондом демба болно гэж хажиг бодоод байгаа. Тэгэхээр аранлаг юу гэж юм гэхээр тэгвэл бомб ч нь тэгвэл найлуг тартуг юм уу гэж. Тэ? Цэс чандын одоо оршихуй муу юм уу гэж.
муу юм. Энэ чойнод найлиг тардаг юм байна. Бомбын хоосон чанар нь одоо найлиг тардаг буюу одоо эцэс чандын одоо оршихуй. Тэгэхээр бомбын хоосон чанар одоо бомбын найлиг тардаг байлаа гэд бомба бол найлиг тардаг болох албагүй шүү дээ. Тэгээ таныхаар бол ийм байх юм уу гэж тийм ээ. Хажиг таны бодож байгаагаар бол бомба найлиг тардаг ямбартал ийм чойнод гэдэг нь бомбын чойнод. Чойнод гэдэг үг бол чойнод, донёд, дишинэд, тэ хоноонд бүгд донжиг тийм ээ. Дондон дэм бааж. За найлиг тардаг юм байж чавааха. Та чав гэсэн ээ гэж. Чималаян золин дэдэ гэж. Түүлийн тэр гүнзүүдэн ба дээр ч гэсэн. За ян хажиг. Таны амаад мэтэ бартаал. Бас одоо хажиг бол юу гэж юм гэхээр таны одоо тэр өмнө саяны тэр дээр тавьсан цанид бол таарахгүй байна гэж хажиг аранлагт хэлж байгаа тийм. Мэтэ бартал артувжүдүй рикшэд садам дэ ранги жула дөдэ дэр сон ичэрдэ дэла дөдэ дэр жевичэрдэ дэла дөдэ цадмар жевичэрна бачаа. Дэла дөдэ гэдэг нь тухайн тэр зүйлдээ харгалзаад ингээд төрж байгаа шүү дээ. Тухайн зүйлдээ харгалзаад цадан болж байгаа шүү дээ гэхээр тэр бол чаваа байхгүй гэж. Тухайн зүйлдээ харгалзаад цадам төрж байгаа ч гэсэн тухайн зүйлдээ харгалзаад тэр бол төрж байгаа гэсэн үг юм байна. Яан цани чимаадэ мэтэ бартал цани чимаа буюу нөгөө гүнзүүдэм бэ цани те таны жижиг иргэшээ цамаа. Ян цани чимаадэ мэтэ бартал таны жижиг цадам дэ рангийн брайвла дөдө дэр масон үчирдэ рангийн брайвла мадови чирная ачиви лен маршин давуу гэж. Чав мачуу байхгүй өмнөхтэй яг гэж. Тийм ээ. Таны жижиг цадам дэ рангийн брайвла дөдө дэр масон үчирдэ рангийн брайвла мадови чирная ян ачиви лен ард рангийн брайвла мадова гэдэг нь одоо энэ умаранжидүй ёсонд хариулж байгаа л тийм ээ. Жирийн ёсонд ян хажиг ран онсомдууд огын онсом цадмаар нянан нүвийн зүлжээс догурж аваа те раны дондон дэмбийн цани сэрва мэтэдэ гэж. За энэ нөгөө барчин жидэн дээр ярьсан те нянан нүва гэдэг. Нянан нүва нянан нөхцөл дотор бол 3 янз үндсэн 3 янз байгаа. Дээр нь бол рараг онсмын нянан нөхцөл гээд дөрөвдөхийг бас ярьж байгаа тийм ээ. Тийм ээ. Тэрийг бол одоо өмнө хэлсэн учраас одоо энэ бол гайгүй байгаа. Ран онсомдууд огын онсон цадам. Тухайн зүйлийг илээр одоо онж таньж мэдж байгаа. Тийм илт одоо таньж мэдсэн тэр цадам буюу шалгадаг оюун ухаан болвол нянан нүвийн сүлжээс догорж аваа юм аа. Тухайн цаад зүйлээ бол нянан нүвийн сүлжээс буюу хоёр дахь одоо үзэгдэл байгаа ийм ёсоор бол онж таньж байгаа маа. Онсон цадам. Юмыг бол шууд одоо ингээд таньж мэдж байгаа оюун ухааныг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Онсон цадам. Тэгээ онсом гэдэг бол өөрөө шууд одоо дуу авийг шууд одоо сонсогдож байгаа дуу аваа бол бид нар чихээрээ онсом тийм ээ. Энэ одоо нүдэрээ юмыг хараад одоо улаан байна, ногоон байна. Одоо дөрүлжин бөөрөнхий дугуй хэлбэртэй байна гэд хэлбэр өнгө дүрсийг харж байгаа энэ өдөр бол бид нар шууд илээр онсом дунд. Цадам гэдэг бол сар дүмэлөө юу шинээр хуурмаггүй мэдж байгаа нэг цадам гэж. За тэгэхээр юмсыг илээр шинд хуурмаггүй мэдж байгаа энэ оюун ухаан маань яаж мэдж байгаа вэ гэхээр нянан нүвийн сүлжээс догорж аваа. Тийм ээ. Хоёр дахь ч одоо ийм зүйлтэйгээр ингэж мэдж байгаамаа гэж. Жава те рани дондом дэмбийн цандаа гэж. Энэ бол дондом дэмбаа юм. Энэ бол мэтэдэ гэж. Энэ л яагаад. Мэтэдэ цанидэ дува юм бичэр гэж. Цанидэ дува юм бичэр. Цанид нь бол ран онсомдууд байгаа онсон цадмаа нянан нүвийн сүлжээс догорж аваа гэж тавьсан энэ цанд чинь бол өөрөө дува байна гэж. Дува буюу эерэг ийм байдалтайгаар тавьж байгаа ийм цанид байна. За тэгэхээр цанд нь дува байх юм бол цонжоонд дува байх хэрэгтэй. Цанд нь одоо гаггүй намбаажин дуу буюу ийм цөрөг үгүйсгсэн хэлбэртэйгээр цанд нь байх юм бол цонжоо нь бас тийм үгүйсгсэн хэлбэртэй байх. За энэ бол дүүрэний одоо ойлголт шүү дээ тий. Цанид цонжоо хоёр бол
гагва дууагийн намба цүн бавах хэрэгтэй. Гагдвжийн намба цүн бавах хэрэгтэй. Цанид гагва авах юм бол цонжоо гагва авах хэрэгтэй. Цанид дуу авах хэрэгтэй юм бол цонжоо дуу авах хэрэгтэй. Мөн нөгөө талаасаа ч гэсэн адилхан. Цонжоо дуу авах юм цанд нь дууаад цонжоо гагва авах юм бол цанд нь ч бас гагва авах хэрэгтэй. Тийм ээ, гагдвжийн намба бол намба цүн байх ёстой. Тэгэхээр ранит дондом демба гэдэг чинь өөрөө мягаг гэж тавьсан шүү дээ. Мягаг гагва юм. Гагва дотроо маян гаг мягаг гэж байгаагийн мягаг юм аа. Гэвтэл таны цанд тавьсан цанд ч юм өөрөө дуваа болчиход байна. Цанид дээр дуваа гэдэг нь бол эерэг гэсэн маягаар л одоо би тайлбарлаад байгаа шүү. Яг бол номонд юм уу одоо эерэг гэсэн энэ дуваа гэдгийг толиноос харах юм бол эерэг гэж орчуулаагүй л дээ. Тийм ээ. Тэгэхээр бол одоо энэ шүн ч юм уу одоо энэ ярьж байгаа дөр бол эерэг гэсэн байдлаар нь гагва гагдвжийн намба гэдэг нь гагва дууагийн намба байдал гэдэг нь дүвийн намба гэхээр тийм эерэг байдалтай. Гагвын намба гэдэг юм бол тэр одоо тийм юмыг үгүйсгсэн тийм сөрөг ийм хандлагатай, ийм байдалтайгаар тавьж байгааг бол гагва гэж хэлж байгаа. Цанид дуваа юм бэ ч тэртэл тэ ёбагаан шиг бумбин чойнод онсомдууд огой онсон цадам дэ нянан нүвийн зүлжээ догваа дэ дуваа юм бичэрдэ дэ онсомдууд догваа дуваа юм бичэр гэж. Дэ онсомдууд догваа нь өөрөө дуваа шүү дээ. Онсомдууд догваа дэ дуваа. Хонаарэ гэж. Цанид хадууртаа за нөгөө хажиг бол юу гэж энэ саяны энэ хажиг шүү дээ тийм ээ. Ран онсомдууд огой онсон цадмаар нянан нүвийн зүлжээс догорж аваа дэ раны дондон дембийн цанид гэж тавьж байгаа. Миний энэ цанд хаарч байгаамаа зүв юм аа гэд дахиад тайлбарлах гэдэг. Цанид тадвартал дэ яна дондон демба имбийн чавь чарна маач. Имбийн чавна чав авахгүй шүү дээ. Тэр миний цалсан цанид мөн байх юм бол болж л байх юм бол тэр чин дондон демба шүү дээ гэхээр яна чав авахгүй шүү дээ тийм ээ. Имбийн чав. Ухаан зүйл мөн биш гэдэг бол өөр асуудал шүү дээ тийм ээ. Дондон демба имбийн чавь чарна маач. Юу гэдэг вэ нөгөө бомбадан жиг дагваа юм. Бомбадан жиг ина дагваа юм би чаваа байхгүй шүү дээ тийм ээ. За юм би дондон демба юм би чавь чирна мачаа. Дондон демба ина тийм ээ энэ нөгөө ран онсондод байгаа онсон цадаа нянаа нүвийн зүлжээ догорж аваа дээр ани дондон дембийн цаны юм би чаавал гэсэн үг шүү дээ. За хажиг даамад өвдөө гэж. Хажиг харанлаг бол чаваа маж уу гэсэн чинь хажиг бол дагмаад орнон ванши дээр ран онсомдууд огын онсон цадмаар орнон ванши гэдэг нь омбон намын мэгшээг л хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэнхэр өнгийг харж байгаа одоо ийм нүдний мэдл болвол ран онсомдууд огын онсон цадмаар нянан нүвийн зүлжээ догвичэрдээ дэ ран онсомдууд огын раараг онсомжис дэдэр догвичэрна маач. За энэ дээр одоо тун чухал зүйл хоёр зүйлийг ялгаж өгж байгаа шүү. Энэ дээр юу гэхээр энэ орнон ванши ран онсомдууд огой онсон цадмаа нянан нүвийн зүлжээс догвичэрдээ дэ ран онсомдууд огой раараг онсомжис дэдэр догвичэр гэдэг нь тэр нүдний мэдлэлтэй цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдлийг мэдж таньж байгаа тэр раараг онсон болвол нянан нүвийн зүлжээс догорж аваа юм а гэж. Тэгэхээр раараг онсомжис нянан нүвийн зүлжээс догорж аваа яна чаваа мажуу. Раараг нянан жанув жодви нянандан Дэла шэмбийн онсом нянан жанув жодви нянаны ом мижиг бичэр гэж. Тэгэхээр раараг онсмын нянан жанув жодви нянан гэдэг бол өөр юм аа. Түүнээс раараг онсмоос бусад нянан гэж ярьж байгаа чинь бол энэ хоёр чинь бол хоёр нянан яриад байна шүү дээ. Энэ хоёр чинь бол нэг утгатай биш юм аа. Хэдийгээр үг нь хоёулаа адилхан нянан гэж байгаа боловч те энэ бол өөр юм аа. Раараг онсомд бол хэлсэн тийм ээ. Өмнө жадан дээр хэлсэн. Раараг онсомд бол нянан гэдэг нь юу гэж байгаа гэхээр шив, зөвхөн шив. Зөвхөн шивээс өөр юм үзэгддэггүй учраас зөвхөн одоо дотоод оюун ухааныг мэдж байгаа оюун ухаан учраас тэрэнд бол дотоод оюун ухаан л үзэгдэж байгаа ийм шив. Тэрнээс өөр юм байхгүй учраас раараг онсом нянан нүа гэдэг нь бол шива маямбийн намаа байхгүй учраас нянан нүа гэж хэлж байгаа. Шива маямбийн намаа байхгүй учраас нянан. Дэла шэмбийн онсомжийн нянан гэдэг бол одоо гүнзүүгийн намаа гэж байгаа шүү дээ. Нянан
Тэр юу гэж ранраг буюу ранраг онсом те. Ранрагийн нянан байгаа байхгүй гэхдээ нянан жанив жодвийн нянан Дела Шимбийн онсомны нянан жанив жодвийн нянанны дом мижиг бичирдэ Ама Шевала энэ биш. Ама Шевала Шембийн юлж намаалж жид. Өмнөх нь бол шивээс бусад зүйл үзэгдэхгүй тухай ярьж байгаа маа гэж. Арга онсом. Арга онсомд бол арга онсом нянан нүвийн зүйлжээс догорж аваа гэдэг. Нянан нүв хоёр дахь үзэгдэл байхгүй гэдэг нь бол шивээс өөр юм үзэгдэхгүй байгаа учраас тэгж хэлж байгаа. А чима гүнзүвийн намаалж. Чима гэдэг нь бол тэр арга онсмоос бусад тэр онсом тийм ээ одоо ванши юм ба одоо тэр мэгши наши жишиж байдаг юм уу а тэгээ сэтгэлийн ийжийн онсом энэ төр бол яах нь гүнзвийн намаалж идвэж хэрэг. Гүнзвийн намаалж. Ама Шевала Шимби юлж намаалж ид чима гүнзвийн намаалж ид. Ди догва галчээ уу гэж. Энийг ялгаж таньж мэдэх чинь бол маш чухал хэрэгтэй юм шүү гэж. За тэгэхээр арга онсом гэдэг дээр бол ингээ холиод ээж болохгүй. Ер нь бол би дахиад нэг удаа хэлье. Нянан гэдэг дээр бол гол нь гурван зүйлийг ойлгох. Нянан гэдэг. Нянан байна уу байхгүй юу гэдгийг тэр нянан дээр хоёр дахь үзэгдэл гэдэг байгаа шүү дээ. Одоо би бол хоёр дахь гэдэг байгаа. Хоёр дахь гэдэгс нь за юу гэж хэлэх юм бүүм. Ойлгоцсон нь бол тэр. Ойлгоцсон нь бол хоёр дахь ч удаа үз. Тэр хоёр дахь үзэгдэл гэдэг дээр юуг хамааруулж ойлгох вэ гэхээр гол гурван зүйл бий. Нэгдүгээрх нь бол юл юлжинний тададуу наваа. Нэгдүгээр юл юлжин тийм ээ. Гадна талын одоо зүйл түүнийг барьж байгаа шив хоёр тададуу наваа. За энэ нөгөө Сэмзэнбийн даваа шүү дээ тийм ээ. Нөгөө сүнзэн зайшин буюу сүнзэн зай тададуу наваа. Тэрийг хэлж байгаа. Юл юлжин ни тададуу наваа. Хоёр дахь нь бол гүнзүвжийн наваа. Одоо энэ дээр гарч байгаа энэ гүнзүвийн навааг бол нянан гэж. Гүнзүвийн наваа байх юм бол нянанд нь жава. Гүнзвийн наваа байхгүй бол нянан нүа гэж. За гурав дахь ч нэг гол ойлгоцсон бол дэндүвжийн наваа. Дэндүвжийн наваа, дэмбэр дүүийн наваа буюу юмсыг үннээсээ бүтсэн гэж үзэж харагдж байгааг бол бас хоёр дахь үзэгдэл байгаа гэж ойлгоход бол хамааруулж ойлгох. Дэндүвжийн наваа байхгүй бол бас нүа гэж бас. За энэ дээрээс нэг ялгаж ёстой зүйл нь бол энэ раргийн нянан нөхцөл. Рарг онсмын нянан нөхцөл. Энэ бол Шива Маямби наваа байхгүй учраас рарг онсом нянан нүа гэж хэлж байгаа. Нүа гэж. За энийг мэдэх нь бол чухал юм шүү гэж ди догва галчээ оо гэж бол энэ одоо манай их чааны бүр хотцсон бүр гэсэн юм шүү. Тийм ээ. Тэгэхээр энэ арга онсмын нянан гэдэг алах тий. За тэр ялгаа бол ингээд сайхан тогтоогоод ингээ өөрийн болгоод авчих бол дараа нь бол холихгүй тэгэхээр дараа нь үзгэж гэсэн маш их тий сайхан. За чог амаравоодэ дэла дондон дэмбийн цанид дэвээс тэр чог тэр өмнөх одоо тэр хажиг түүнээс дондон дэмбийн цанид асуух юм бол юу гэж байгаа вэ гэхээр за энэ чог амаравоо гэдгээ аль нь вэ гэхээр ялгаж байна уу? Энэ шүү дээ энэ. Нэг нөхөр дунд нэг хөндлөө ороод ирсэн шүү дээ. Энэ хажиг шүү энэ. Хажиг даамаа дүвдээ гэж ороод ирсэн шүү дээ. Нэг хажиг цанид тавьсан. Тэн дээр нь ингээд биш ээ. Хажиг цанид тавиад тэрийг аранлаг ингээ гагалсан шүү дээ. Наа цанид чинь дуваа байна. Эерэг тавьж байна. Дондон дэмба гэдэг чинь өөрөө ийм үгүйсгсэн ийм хэлбэртэй ийм зүйлээ. Тэгээд та цандыг нь болохоор ийм эергээр тавьж байна. Ингээд наад чинь таарахгүй шүү дээ. Ингээд гэсэн чинь гэхдээ миний тавьсан цанид яна дондон дэмба юм би чав шүү дээ гэсэн чинь аранлаг бол мачив гэсэн. Гэсэн чинь нэг хажиг орж ирээд дагмаадуу гэсэн шүү дээ. Нэг хажиг дундуур орж ирээд дагмаадуу. Дондон дэмба юм би имба даамаадуу гэсэн үг шүү дээ. Аранлаг бол чаваа мачив гэсэн. Харин энэ хажиг болохоор бүр дагмаадуу. Хажиг таны тавьсан нөгөө хажигаа хэлж байгаа тийм. Таны тавьсан цаниддээ яна дондон дэмба юм би имба даамаадуу. Бүр дондон дэмба биш гэсэн. Биш гэж тавьсан. Тэр энэ хажиг хэлж байгаа шүү. Тэгэхээр энэ хажигаас бол юу гэж асууж байна. Тэгвэл таныхаар дондон дэмбийн цанид юу юм бэ гэж асууж байгаа.
тийм ээ? Болж байгаа үз. Дундун Дембийн цайнад асуусан чинь юу гэсэн? Орнон уншээ давуу Дундун Демба Ямба жадвын чидүү ран онсон дуудагын онсон цадмаар нянан нүүийн цүлжис догорж аваагаа шиг дүй намбар догжоо маямба шэ сүр нийтэн дүү жид сэрна хайлан нангал байна дээ. За тэгсэн хажиг өөрөө юу гэж тавьсан гэхээр орнон манши буюу омбудзэмбийн мэгшээ тэргүүт те. Омбудзэмбийн мэгшээ бол Дондон Демба болохын хаахын тулд бол ран онсомдууд огийн онсон цадан бээр нянан нүүийн зүлжээс догорж аваагаа шиг. Дви намба догжоо маямба гэд ийм хоёр хэсгийг ингэж оруулж өгсөн өгж байгаа байхгүй цаанад өөрөө. Тэгэхээр ингэж хоёр хэсгийг оруулсан чинь бол энэ хоёр хэсгийг оруулахлаар наад хоёр чинь хоорондоо ингээ харшилдаад байна. За тэгэхээр яагаад харшилж гин үү гэдэг нь түрүүний дээр нэг хажгийг гагалснаас бол тодорхой болж байгаа шүү дээ. Ран онсомдууд огийн онсон цад маань нянан нүүийн зүлжээс догорж аваа гэдэг чинь өөрөө дүваа шүү дээ. Дүвийн намбаажундууд догоо. Энэ түрүүний энд гарсан шүү дээ, тэ. Энэ байна. Дэн онсомдууд догоо тэ дуа юм бэ ч гэсэн шүү дээ. Онсомдууд тэр умбийн чонод онсомдууд догоо онсон цад маань нянан нүүийн зүлжээс догоо тэ дуа юм би ч дэ онсомдууд догоо дуа юм би ч гэсэн. Тэгэхээр нянан нүүийн зүлжээс догоо онсон цадмаар нянан нүүийн зүлжээс догоотой бол онсомдууд догоо бол дуа юм а гэж энэ дээр хэлсэн шүү дээ. Дуа байсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр юу гэж яг тэр үгээр ран онсомдууд догоо онсон цадмаар нянан нүүийн зүлжээс догорж аваагаа шиг дүвийн намба догж байгаа юм. Нэгдүгээр хэсэг дээр нь болохоор онсон цадмаар нянан нүүийн зүлжээс догорж аваа гэж хэлж байгаа чинь бол дуа юм а. Тэгээ хоёрдугаар хэсэг дээр дүвийн намбар догжоо маямба буюу тийм эерэг байдлаар ингэж онж таньж мэдэж болдог тийм зүйл биш байх ёстой гэж тавьчих байгаа. Нэгдүгээр хэсэг дээрээ эерэг, хоёрдугаар хэсэг дээрээ эерэг бус гэж тавьчих байгаа тийм ээ. Эерэг л гэж одоо хэлээд байгаа шүү дээ, тийм. Дүа биш. Дүвийн намбар догжоо маямба буюу эерэг байдлаар онж таньж мэддэг тийм оногдхон тань мэдгэдэггүй бол биш байх ёстой. Ондон Демба буюу үнэмлэхүүн үнэн гэдэг маань бол ийм биш байх ёстой гэж. Тэгэхээр та ингэж ийм хоёр хэсгээр ингэ тавьж байгаа чинь өөрөө хайлан ангал буюу таны хэлж байгаа зүйл чинь дотроо бол ингээд харшилдж байна гэж. Тэ? Хоёр ярьж байгаа зүйл чинь хоёр хэсгээр нэг зүйлийг хоёр хэсгээр хэлсэн. Тэр хоёр хэсэг нь хоорондоо эсрэг тесрэг утгатай болчиход байна гэж. За галбаа эндэ гэж. Эндэ орнон манши маямбала луга памбинцэ лэндавар инновэйчер гэж. Орнон манши маямбала луга гэх юм бол орнон онсомдоо тэр орнон манши давуу Дондон Демба Ямба жадвын чидүү гэсэн шүү дээ. Хажиг бол. Та өөрөө Дондон Дембийн цанд юу гэж тавих юм гэхээр орнон манши буюу омбудзэмбийн мэгшийг Дондон Демба болохоос нь хааж ран онсомдод онсон нянан нүүийн зүж догорж байгаа гэдэг ингэж тавина гэд хажиг тавьсан. Тэгэхээр нь харанлаг тэгж юм те. Нэгдүгээр наа чин бол галаа байна. Ягаад гэвэл орнон манши маямбала луга гэд тавьчихаар бишээсээ бутсан гэдэг чинь үгүйсгсэн хэлбэрт оруулчихж байгаа байхгүй. Ингээд тавьчих юм бол та хариулт чадахгүй шүү дээ гэж. Хариулт хэлж чадахгүй шүү дээ. Тэ? Орнон манши маямбала луга ран онсомдууд догоо онсон цад маань нянан нүүийн зүлжид догорж аваагаа шиг дүвийн намбад догж байгаа юм уу те. Ингээд нөгөө дүвийн намбаажиндуу биш гавгийн намбаажиндуу тавьчих юм бол та дэн дэвэр меню бичээрэй гэж хариулт хэлж чадахгүй шүү дээ гэж. За шаян намшидлаа дэдэр сумбын сүрэн нева дүвийн намбар догжоо маямба шивийн дува дээ гэж. За энэ намшидлаа гэж байгаа нь энэ намшид бол нөгөө юу шүү? Жонжиг намшид шүү. Жалцавжи богдын зохиосон жонжигийн тайлбар байгаа тийм ээ. Бодисатын явдалд орох үгээ Шанти Девагигийн зохиосон тэр номны тайлбар энэ намшидлаа гэдэг. Энэ нэг олон намшидлаа гэдэг ингээд гараад идэг энэ хооронд нь төөрч гээд байдаг. Энэ намшид гэдэг нь бол Жалцавжи богдын зохиосон жонжиг намшдыг хэлж байгаа. Тэр өмнө нь бол нөгөө жорвоо годлоод яахад бол нөгөө жонжиг намшдыг зүүн татаад тавьсан шүү дээ. Тэгэхээр тэр дагуу тавьж байгаа. Нөгөө жидэн дээр ч бас гарсан. Тэгэхээр намшидлаа дэдэр сумбын сүр нева буюу
намшид тэр нөгөө жонжиг намшид. Жонжиг намшид дээр Дондон Дембийн цанид айлдах үед 2 дугаар хэсэг дээр нь Лүи Намбаар Догжор Маянба хэмээн айлдсан тэр дуа буюу тэр нөгөө одоо эрг гэж тайлбарлаад байгаа үг те тэр тэр дуа гэдэг чинь бол гагдуу нийсүчивийн дуала жид регвартал дамжаа дийч дод минутэ дэ гүнзүви намбар догжаала жид регвичэр дэртэл дэ нянандан жэвин цүлжис догвор жаваала жид регвичэрдэ жонжиг намшидлаа. Энэ дээр болохоор жонжиг намшидлаа гэж орж. Энэ дээр ч гэсэн жонжиг намшидлаа дэдэр сумба гэж оруулчихгүй. Тэгээ өмнө дотор нь зөндөө намшидлаа гэж зарим нь болохоор юу гэж хэлж байгаа лэгшил сэрбрэн гэж ойлгоод байгаа. Жэдүн гэж бас хэлээд байгаа. Ингээ янз янзын намшидууд гараад байгаа шүү дээ. За тийм. За тэгээд тэрийг болохоор юу гэж жонжиг намшидлаа. Ран онсондоо дугуун онсон цад маань янан жавийн сүлжээс догорж аваа Маянбар догорж аваа Дондон Дембийн санидуу сумбаад найж ив. гэж. За жонжиг намшид дээр бол ингэж айлцсан энэ хоёр бол нэг утгатай юм аа гэж. Гагдум нийсүчивийн дуала жидрэг бүртэл дамжаад ийж дод минутэ тэгээ гүнзүвийн намбар догжаалаа жид. Гүнзүвийн намбар. Гүнзүвийн намбар. Тэр дүвийн намбар догжоо Маянба гэдэг байгаа чинь гүнзүвийн намба гэж ойлгох. Гагва дүүа буюу нөгөө эрэг сөрөг гэдгийг тэр дуугаар ойлгож болохгүй маа. Ягаад гэвэл жонжиг намшид дээр ран онсондуудын онсон цадмын янандан жавийн зүлжээс догорж аваа Маянбар догорж аваа Дондон Дембийн цанид гэж айлцсан. Тэрнтэй бол нэг анцтай юм аа. За ян намшидлаа Дондон Дембийн цанидуу сүмбийн сүр няваадан гүнзүв Дембийн цанидуу ран онсондуу догвын онсон цадмаас нянандан жавийн зүлжээс догорж жавийн ригсүү найваашэ жунва бар мадагва ин сүн. За өмнө жэдүн дээр гарсан те. Ингээд намшид дээр ингэсэн байна. Намшидын дагуу цандыг бол ингэж тавина гэд хажиг тавьсан чинь өөр нэг хажиг нь одоо бар мадагва ин гэсэн. Бар алдаагүй те хэвлэл нь алдаагүй байлаа гэж үтсэн ч гэсэн гээд ингээд үргэлжлүүлээд яриад явсныг санаж байгаа те. За бар мадагва гэж альцсан. Амаа жонжиг дэгаадын түмбис бар дагвар жид гойшин гэж. Юу бол өмнөх тэр жонжигийн тайлбар те жалцвжээ богдын сүгсэн жонжиг дэгаадын түмбис гэж тэрнтэй бол жонжиг дэгаатай таарч байгаа учраас бол хэвлэл нь алдаагүй ариун гэж бол үүрэгтэй байна гэж. Чимаян бар дагвар жавала галва мэдээ. За мөн гүнзүв Дембийн цанд дээр гарсан дээр ч гэсэн бол хэвлэлийн алдаагүй гэж үзэхэд бол бүх зүйл байхгүй гэж. Тэ галва мэдээ. Намчиндэ намчинжис нянандан жавийн сүлжээс догорж аваа Маяя ди ригнэсу говийн чидүү мовичтэй. Энэ гоё. За намчин болвол намчиндэ намчинжис нянандан жавийн сүлжээс догорж аваа Маян. За бурхны оюун ухаан буюу намчин тийм ээ хамгийн аль. Намчинг болвол намчин бээр хоёр дахь үзэгдэл тийм ээ хоёр дахь үзэгдэл байгаан ёсоор бол онж таньж мэдж байгаа юм биш юм. Хэдий тийм боловч түүний ригнэсу говийн чидүү мовж. Түүний ригнэ гэдэг нь хоёр дахь үзэгдлийн ёсоор мэдж байгаагийн юм язгуурт бол багт юм аа. Тэр хүрээлэлд бол багт юм аа гэж ойлгуулахын тулд. Тэгэхээр энэ нэг бөөрнкил шиг юм байгаа. Намчиндэ намчинжис нянан жавийн сүлжээс догорж жаваа Маян яас гэж тийм хоёр дахь үзэгдэл тэгээр хоёр дахь үзэгдэлтэн ёсоор таньж мэдж байгаа биш боловч гэдэг. Боловч үүний язгуур одоо хүрээлэл багтнаа гэдгийг ойлгуулахын тухайтад гэж байгаа. Ойвчид жидава дугуй намчинжис нянандан жавийн сүлжээс догорж аваа Маянбар нянан нүвийн сүлжээс догорж аваа. Дондон Дембийн цанидан жидава дугуй намчин гэдэг нь бол хоосон чанарыг онж таньж мэдж байгаа намчин жидава дугуй. Тэр жидава дугуй намчинбэр нянандан жавийн сүлжээс догорж аваа бол Маян. Гэхдээ юу гэж Маянбар нянан нүвийн сүлжээс догорж аваа. Дондон Дембийн цанидаа гэж. Тэгэхээр хоосон чанарыг мэдж байгаа
Бурхны оюун ухаан болвол хоёр дахь үзэгдэл байхгүй тийм ээ хоёр дахь үзэгдэлтэйгээр биш хоёр дахь үзэгдэл байхгүй ёсоор бол таньж мэдж байгаа. Энэ зүйлийг бол дондон дэм ба юм а гэж хэлж байгаа. Дондон дэм тань. Жинэд догой намчинжис нянандан жавийн зүлжис догорж жавийн хэрэгсүнэ. Тэр бол гүнзүү дэмбийн цаанид үж. Тэр гүнзүү дэмба дээр болохоор жинэд догой намчин буюу одоо жаачва тийм ээ. Одоо энэ гадна талын энэ одоо зүйлс бол хэдий чинээ байгаа түүнийг одоо танин мэдж байгаа. Энэ гүнзүүгийн ч жинэд догой намчин бол хоёр дахь үзэгдэлтэн ёсоор бол хүмүүсийг таньж мэд ийм язгуурт багтаж байгаа. Язгуурт багтаж байгаа. Тэгэхээр намчин бол Бурхны оюун ухаан. Тэгэхээр энэ бол одоо ингээд хоосон чанарыг мэдж байгаа намчин тэр хоосон чанараас бусад зүйлийг мэдж байгаа тий одоо бомбагаа ширээ сандал тэргүүднийг мэдж байгаагаас болоод энэ гүнзүүгийн чой доголж байгаа энэ намчин буюу тий жиний додоггүй намчин бол нянандан жавийн зүлжид довор жавийн риксү найва юм. Риксү найва. Энэ бол гүнзүү дэмбийн цайнууд биш. Энэ одоо дойрог дээр ч энэ намчин яаж тоглож байгаа гэдгийг баахан хэсэл бий энэ гарчин дээр ч маш их. Гүнзүү дэмбийн цайнууд биш. Намчин дээс намчин нянандан жавийн зүлжис мадуг дэ гэж. Мадуг дэ тададвийн зүлжис мадуг бичэр дээдэн тадад маян бичэр. Тэгэхээр намчин болвол намчинг нянандан жавийн зүлжис мадуг ба юм. Яагаад гэвэл бодож байгаа гол одоо тэр санаа тэр гол яагаад нянандан жавийн зүлжис мадуг ба юм бэ гэдэг нь бол хаддвийн зүлжис мадуг гэж. Намчин бэр намчингаа ийм тусдаа байдлаар тусдаа гэсэн ийм ёсоор бол таньж мэдж байгаа биш юм аа. Яагаад гэвэл намчин мэдж байгаа нь бол намчин нэгсэндээ өөрийгөө мэдж байгаа юм ухаан шүү дээ. Тэгэхээр бол эн чинь өөрийгөө мэдж байгаа юм чинь өөрийгөө мэдж байгаа. Намчин мэдж байгаа. Гэхдээ тэр хоёр ч одоо юу гэдэг юм мэдж байгаа оюун ухаан мэдүүлж байгаа тэр зүйл хоёр нь тусдаа биш шүү дээ л гэж. Тэр бол тусдаа биш. Энэ бол зөвхөн намчин дээр л яригддаг. Намчин дээр. Яагаад гэвэл Бурхны оюун ухаан учраас хамгийн болгоож байгаа. Бүгдийг тэгэхээр өөрийгөө ч гэсэн болгоо. Тэгэхээр өөрийгөө мэдж байгаа тэр байдал нь бол яаж мэддэг юм бэ гэхээр тусдаа биш. Тусдаа биш. Угаасаа тусдаа биш шүү дээ. Нэг зүйл юм чинь. Өөрийгөө мэдж байгаа. Тэгэхээр тусдаа биш. Тусдаа биш учраас тус нь мэднэ гэж байхгүй. Тэгэхээр тус нь мэдэхгүй байгаа тэр талаас нь хараад юу гэж хэлж байгаа гэхээр намчин бол өөрийгөө намчингаа бол нянандан жавийн зүлжээс догорж аваа маян юм а гэж. Тэгэхээр одоо энэ нянандан жава мажава гэдэг дээр бүр өмнө нь хэлжсэн дээр нэмээд дахиад 5 дахыг ч одоо энэ дээр гаргаж байгаа шүү дээ. Гүнзүүгийн наваа нөгөө юл үлжин хадажжийн наваа тэгээ гүнзүүгийн наваа дэндвжийн наваа тэгээ рараг онсомжийн нөгөө рараг онсом нянан жанивжийн наваа байгаа шүү дээ тийм ээ. Түүн дээрээс одоо энэ хададвийн зүлжээс мадууга. Хададвийн зүлжээс мадууга учраас тэгээ энэ нь бол одоо яг хав зүгээр тодтгож ингэж хэлж байгаа учраас ер нь бол юл юлжин нөгөө хадажжийн наваа гэдээ хамгийн ихэнд хэлээд байгаа. Ер нь тэрэнд л хамаарах болох шүү дээ. Юл юлжин тадад. Тэгэхээр тоглож байгаа намчин өөрийгөө мэдж байгаа намчин байгаа шүү дээ. Тэгэхээр мэдж байгаа тэр намчин мэдүүлж байгаа тэр нөгөө юл болж байгаа намчин хоёр бол тусдаа биш шүү дээ. Тэгэхээр юл юлжин хадажжийн наваа байхгүй учраас яг нь бас энэ нүвэ гэдэг. Энэ нүвэ гэдэг болж тооцож байна. Юл юлжин хадажжийн наваа гэдэг. Энэ дээр болно. За шаян дан амаа тэртэл юу гэж вэ? намчин мянан вечердээ эла ди намба машир вечер. Намчин мянан вечер. Намчинд бол өөрөө өөртөө зэ. Намчинд бол намчин
үзэгдэхгүй маа гэж. Минав ичэр те. Түүний намчинд бол намчингаа өөрөө өөрийгөө мэдгэт нь бол түүний байдал нь ургахын үүднээс бол мэдж байгаа биш юм. Намба машрва. Намба машрва гэнэ. Тэгээд намчин ч ээж намчин намба машрвын гоноо догоо юм. Э. Намба машрвын гоноо догоо энэ сууна намчинжис намчин шүглэ догоо юм бартал. Шүглэ догоо юм бартал намба машрвын гоноо догоо юм. Чава мажуна чава явартал доглоон ойдог шүгдөгний намба шардан машароо гэж шүү дээ. Ойрогддог. Доглоон ойдог юмыг тань мэдгэд бол юмыг илээр мэдэх, далд мэдэх гэж хоёр байна. Тэрний ялгаа нь юу гэхээр байдал төрс нь ургахын үүднээс ургаж ингэж оюун ухаанд ургаж мэдэгдэж байгаа нь бол яг ойсоо догоо. Байдал нь ургахгүйгээр мэдгэхийг бол шүглэ догоо. Доглоход ойсоо догоо шүглэ догоо гэж хоёр бий. Яаж ялгах вэ гэхээр намба шарваадан намба машрава гэж ялгана гэсэн тийм. Доглоон ойдог шүгдгүний намба шардан машроо гэдэг нөгөө домцог дээр байгаа шүү дээ. Лоригийн домцог дээр. Тэгэхээр намчин шүглэ догоо юм бартал намба машрвын гоноо догоо юм. Чавартал доглоон ойдог шүгдгүний намба шардан машроо. За тэгвэл шүглэ догоо юм бол юуг ойсоо доголсны шүглэ догоо. Тэ? Шүглэ доголохоор ойсоо догож чой байх хэрэгтэй биз. Ямарваа нэг юмыг ойсоо доголж ич түүний шүглэ гэх юм үстэй. Тэгээ ойсоо догоо шүглэ. Тэр илээр нэг юмыг мэдчихэж түүний байхаас биш үгээр шүглэ гэхгүй үстэй. Яах вэ? Ийм дагсал бас байж болж тийм ээ. Адела хонорэ гэж. Намба маширвич адела хонорэ. Санжа пагви мигийн намбар шивадан ийн хордожуны цорвааны намба мэдсүн артал дээд даван цорваалаа нана ий мигшэла намын мачевич. Санжа пагви мигийн намбар шива тий. Бурхны одоо нүдний тим мэдл. Нүдний мэдлийг хэлж. Нүдний мэдл болоод тэр нүдний мэдлийн одоо эргэн тойронд байдаг тэр туслах одоо сэтгэлүүд байгаа шүү дээ. Сэмжүүн. Энэ дотор бол цорва гэж байгаа. Цорва. Юу одоо мэдрэмж, филинг. Тэр цорва хоёр бол намба мэдсүн артал. Дээд даван цорваалаа нана ий мигийн намшила авын чаваа байхгүй шүү дээ. Мадуна дэртэл ий мигшидээ коронла минав ичэр. Мигши мигийн намшидээ коронла минав. Мигийн намшила минав ичэр. Дэртэл намчилла намчин минав ичэр. Дагхашина танжир дамбуула мачвдээ гэж. Танжир дамбуула мачвдээ. Танжир дамбуула мачвдээ. Ий мигийн намшидан хадад гаашиг. Эндэн цорвоолоо нана ий мигшэла намын чава эний намба цумбын дон юм. Намшид дийдэн түмбэр жонжиг дэгрэ ян тэдэрс. Энэ бол байгаа тийм ээ. Ойрог дээр л шүү дээ. Дэндэн цорвоолоо нана ий мигийн мигшэла намын чава эний намба цумбын дон юм аа. Мигийн намбар шиваадан ий хордожуны цорва гэж тийм. Мигийн намбар шиваадан ий хордожуны цорвааны бол цүндэн намбаан гацсан. Цүндэн намбаан гацсан учраас намба цумбай. Намба цумбай гэдэг чинь мигийн намшила нана ий хордожуны цорвоолоо намын чавл. Намшид дидэн түмбэр жонжиг дэгаад ч гэсэн бол айлцсан байна. Онжа. Нянан жанув жигдэн татаж наваала задва жүнсэд дэг гавис. Жүгийн намшиж лүгшиндүү жид гойсам шивдүү жадварж аваа гэж. Тэгэхээр хэдийгээр сая энэ Санжа пагвын мигийн намши тийм ээ. Тэгээд намчин дээр юу гэж ярьсан гэхээр нянандан жава биш ээ. Яагаад гэхээр тадад биш ээ гэд энэ тусдаа биш ээ гэд нөгөө жиг таддын ойлголт руу ингээд орцсон шүү дээ. Тэгэхээр энэ одоо ярьж байгаа нянандан жава юу, нянандан жава биш үү тийм ээ. Хоёр дахь үзэгдэл байгаа юу, байхгүй юу гэдгийг жиг тадаж наваала задваа гэж. Тийм ээ. Жиг тадад буюу нэг болоод тусдаа гэдэг энэ тусдаа үзэгдэж байгаа юу,
нэг юм уу гэдэг нэг болж үзэгдэж гин үү, тусдаа гэж үзэгдэж гин үү гэдэг энэ талаас нь тавихад бол бас баг зэрэг бэрхшээлтэй байна. Тийм учраас жүгүй намшижийн лүг шиндүү гэж. Жүгүй намшижийн лүг шиндүү тавих хэрэгтэй юм уу? Наривчлан шинжилээрэ гэж. Энэ жүгүй намшидын ёс гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр нөгөө уман жүгийн тайлбар богдламын зохиосон Жэрэн Бүчигийн нөгөө юу штэ гомбор авсал. Умаа гомбор авсал гэж байгаа штэ. Уман жүгийн тайлбар умаа гомбор авсал. Тэгэхээр тэрний дагуу тавих ёстой юм болов уу гэж. Тэгээ энийг бол наривчлан шинжлэх хэрэгтэй шүү. Тэгэхээр ер нь бол тавихгүй л гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр гүнзүүийн наваалаж идва бас өөр одоо харахгүй болох гэдэг шүү дээ. Жиг татаж ийн аваа. Тэгэхээр нянан жануу гэдэг дээр бол юл юлжин татаж ийн аваа байвал нянандан жава, юл юлжин татаж ийн аваа байхгүй бол нянан нүа гэж бас нэг үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж тавихад бол бас амаргүй байна л, дүү байна л. Жүнсэдийг гавс жүгийн намшижийн лүг шиндүү гэхээр уман жүгийн одоо нөгөө тайлбар богдламын зохиосон тайлбар гомбор авсан байгаа шүү дээ. Нилээн зузаан ном байгаа шүү дээ. Тийм ээ. 4 5 3 ном байгаа шүү дээ. За тэрний тавьсан тэр ёсны дагуу. За тэрний ёсны дагуу гэх юм бол гүнзүүгийн наваалаад тавь. Гэхдээ шинжилээрэ гэж. Тийм ээ. Яг. Тэгвэл ер нь бол одоо энэ чи их чааны одоо ингээд та нар ч гэсэн ингээд одоо наривчлан судлаад хойш хойшд ингээд үзээд эхлэхээр ерөнхийдөө ингэж хэлж байгаа бол энэ ингээд тавьж өгөө энэ уман жүгийн энэ гомбор авсны дагуу л ер нь тавьсан болоод ингээд. За цааш. Ажиг дондом Дембашевын дондомдоо ёмиж өдөө дондомны донжиг сэрва мэтэдэ гэж. За үнэмлэхүү үнэн гэдгийг тэр үнэмлэхгүй дондом гэж. Дондомдоо ёд мэд гэж те. Үнэмлэхүү үнэн гэдгийг үнэмлэхгүй. Үнэмлэхгүй одоо үнэн утгандаа байгаа байхгүй гэж хэлж байгаагийн тэр үнэмлэхүү хоёр бол нэг утгатай гэж хажиг бод. Гэсэн аранлаг бол нэг утгатай биш ээ. Буруу гэж. Мэтэдэ донжиг сэрва мэтэдэ ама чөнитлан онсомдуу нямбар шагвы нямшиг ишээлажид чима доо нодмидлан нангын вангийн шавга маянбар юларангийн түмэн маянбын додлогжин өнөө дүүвалаж идвчир. За энэ умаар анжид юу? Тийм ээ. За эхнийх нь тэр дондом Дембашевын дондом буюу үнэмлэхүү үнэн гэдгийн тэр үнэмлэхүй бол чөнитла онсомдуу нямбар шагвы нямшиг ишээг хэлж байгаа маа. Хоосон чанарыг илт болгоож байгаа тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүнийг бол үнэмлэхүү гэдэг нь тэрийг хэлж байгаа маа. Тэр бэлгүүнийг тэр оюун ухааныг хэлж байгаа. Тэгш агуулan бясалгаж байгаа тэр оюун ухааныг хэлж байгаа. Тэр оюун ухаанд хоосон чанарыг тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүнийг бол үнэмлэхүү гэж хэлж байгаа. Тэр бэлгүүнд үнэн байгаа учраас буюу хоосон чанарыг одоо тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүний хувьд үнэн учраас үнэмлэхүү үнэн гэж. Энд бол маш тодорхой ялгаж байна, тийм ээ. Үнэмлэхүү үнэн гэдэг чинь бол үнэмлэхүү гэдэг нь тэр зөв танин мэдсэн тэр оюун ухаан бэлэг бэлгүүнийг хэлж байгаа. Тэр бэлэг бэлгүүний хувьд үнэн байвал тэр үнэмлэхүү үнэн гэж. Дондом Дембашевын дондом болвол чөнитлан онсомдоо нямбар шагвын нямшиг ишээг. Тэр нямшиг ишээгийн ор Демба бол дондом Демба. Дон дамбын ишээ, дон дамбын те үнэмлэхүй одоо дээд бэлгүүн, бэлэг бэлгүүн босон тэгш агуулan бясалгаж байгаа бэлгүүний хувьд үнэн байх юм бол тэр үнэмлэхүү үнэн. Чимала лоо нодмила нангын вангийн шагва маянбар юл арангийн түмэн маянбын додлогжин өнөө дүүаг бол дондомдоо ёд мэд гэдгийн тэр ёд. Үннээсээ бүтсэн бүтээгүү, үннээсээ байгаа байхгүй гэдгийн тэр үнэмлэхүй бол яв. Хаан зүйл нь бидний оюун ухаанаас харгалзахгүйгээр өөрийнхөө талаас гадна талын энэ зүйлсүүд бол өөрийнхөө талаас өөрийн түмэн маянбын додлогжин оноо өөрийн нийт бус тэр онцлог байдлаасаа тэр талаасаа
өөрийн бэлэг чанар талаас, өөрийн мөн чанар талаасаа ингээд бүтсэн байх юм бол түүнийг үнэмлэхгүй байгаамаа гэж. Тэгэхээр одоо энгийнээр хэлбэл энэ гадна талын одоо ширээ сандал тэргүүтээ энэ юмсууд бол оршин байна уу гэвэл бүгд л байгаа тийм ээ байгаа. Яаж байгаа юм бэ гэхээр биднээс огт хамааралгүй 1% ч хамаарал байхгүйгээр ингээ гадна талаасаа өөрийнхөө талаасаа бүтсэн мөн чанараасаа бүтсэн ийм оршихуй байгаа гэж үзэж байгаа. Энэ одоо ийм байх юм бол түүнийг одоо үнэмлэхгүй оршиж байна. Үнэмлэхгүй одоо байгаа гэж. Чима гэдэг нь тэр дондомдуу ёд мэддэг юм бол доо нодмитла навын явангийн шагва маянбар юл арингийн түмэн маянбын додлогжин оноо. Гэж. Ян гүнзүв дэмбашивын гүнзүвдэн гүнзүдүү ямиживын гүнзүвний донжиг сэрва мэтэдэ гэж. Энэ за хаалаа таглаа. За энэ за тэгээд энэ лон нодмитла навын вангийн шагва маянба юл арангийн түмэн маянбын додлогжин оноо дүва. Энэ гарч анч шүү дээ. Умаар анжидвийн ёсны хоосон чанарыг танин мэдгэд гол саад болдог зүйл бол энэ үзэл. Тэгэхээр умаар анжидва бол эртээр би энэ групп дээр нэг далаа өгшийн юуг нэг бичлэгийг нэг өдөр тавиад устгасан. Тэн дээр бол далаа өгш бол маш гоё тайлбарласан энэ умаар анжидва. Тийм ээ. Умаар анжидва бол бидний оюун ухаан талаас юм сулвал 50%. Өөрийнхөө мөн чанараас ч гэсэн 50%. Ухаан утгыг одоо ширээ сандал гэдэг юм уу энэ зүйл байгаа юу гэж байгаа. Тийм учраас хайвал олдох ёстой. Хайвал олдох ёстой. Тийм учраас яг нь 50% нь бидний сэтгэл одоо энэ юуны авиасын хүчээр 50% нь өөрийнхөө талаас ингээд юмс бол оршиж байгаа маа. Тэгэнгүүт яг одоо нөгөө эцлэн шинжилж байгаа жигд барал тэргүүтээ ийм одоо даг яндаг учир шалтгаан дээр ингээд учир шалтгаанаар тэр байгаа нь бол олдох ёстой шүү дээ тийм ээ 50% ч бай 1% ч бай гадна талаасаа оршиж л байгаа юм бол хайвал олдох ёстой. Гэтэл олдохгүй байгаа шүү дээ. Тэр умаар анжидва гэдэг чинь одоо маш ухаалаг ийм одоо үзэл онол шүү дээ тийм ээ. Тэгэхээр үнэхээр ингээд хайхаар олдохгүй байгаа учраас тэрийг ялгаж өгч юу гэж хэлж байгаа вэ? Дон дамбар мадуа. Дон дамбар мадуа. Дон дамбар мад. Тийм учраас Шэрүүн Нямбугийн зүг меда медим ромед гэдгийг дангайлагчны бодоор юу гэж хэллээ? Зүг дон дамбар мадуа. На дон дамбар мадуа. Агжаала дондомжийн чадвар 60 бадан мажирва гэдэг баахан ярьсан шүү дээ бид нар дангай дээр тийм ээ. Тэр дондом гэдэг энэ юу болов холбож ингэж тодтогч ингэж ялгаж өгөх хэрэгтэй юм аа. Асуудал эндээс үүсэх тийм ээ. Хайх нь бол байгаа. Гэтэ яг үнэхээр хайхаар олдохгүй байгаа бол мэдхгүй биш мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дон дамбар мадгүй гэж бодож үг. Тэгэхээр тэр гагжаад нь гүнзүвжийн дондомжийн чадвар жарлуулж ингэж өгөөд байгаа чинь энэ умаар анжидвийн өөр яалтч байхгүй өмнөх юу тэгээд тэр хайгаад олдохгүй байгаа энэ хоёр одоо даг дээр дондом дүм эд баг. За цааш. Тэгэхээр одоо тэгээд ингээд доороос нь ботхоор Живрэг Марава Додева хоёр. Тэгээд Симзамби ёс. Тэгээд Маранжидвийн ёс. Ингээд тавихаар энэ хоёр үнний намшгуудыг ингээд тавьж штт тийм ээ. Нэг нь бол Живрэг Марава Додева хоёр бол бүх зүйл өөрийнхөө мөн чанараас 100% бүтсэн. Живрэг Маравагийн тайлбарын төр бол үнэхээр гоё штт тийм ээ. Энэ чинь гадна талдаа энэ чинь үнэхээр өөрөө байхгүй болоод бид нар яаж юунд нэр өгөх юм ядчих. Юуг бумба гэж нэрлэх, юуг ширээ гэж нэрлэх. Байгаа бол нэрлэн штэ. Тийм учраас ангийн цааны чи дүү ямаа гэдэг байна штэ. Мөн чанараас бүтсэн юм аа. Хайвал олдно. Хайгаад олдохгүй бол юуг нэрлэх юм ширээ гэж. Митчлэн гээд. Тэгэнгүүт Сямзамбын ёс болохоор зэрэг биш ээ. Бүгд бол одоо сэтгэлээс үүдэлтэй.
Бүгд сэтгэлээс үүдэл. Бидний сэтгэлийн авьяас сэргсэн учраас ингэж байгаа. За тэгээд тэр жишээнүүд нь өдөр бол одоо үнэхээр одоо маш гоё жишээнүүд тавьж байгаа шүү дээ, тийм ээ. Үлийн үр. Тэр маш сайхан. Зүгээр энгийн жишээ би өмнө нь хэлсэн тийм ээ. Хамаагүй яриад байна. Энэ зүгээр одоо нэг шин ингээ айлын нялх хүүхдийг хараад хүмүүс зарим нь ээжтэйгээ адилхан байна, зарим нь аавтайгаа адилхан байна. Зарим нь бүр шал өөр энэ манай тэрнтэй адилхан байж гэдэг юм уу ингээд хэлдэг те. Тэр улсууд бол өөр өөрснийхөө үннийг л хэлж байгаа. Үнэхээр тэгж харагдаж байгаа. Тэр яагаад гэвэл харагдаж байгаа тэр дүрс хэлбэр бол гадна талаасаа биш. Бид нэр дотоод энэ өөр өөрсдийнхөө үүлийн ирэхээр харагдаж. Яагаад гэвэл үйл нь өөр өөр учраас харагдах байдал нь өөр өөр. Түүнтэй адилхан яг нэг тогооноос ингээ хоол идлээ ч гэсэн ингээ өөр өөрөөр хандж байгаа. Заримд нь амттай, заримд нь давстай, давсан суултсан ч биш. Уул нь нэг л тогоотой болгоо шүү дээ, тийм ээ. Тэр яаж вэ? Тэр амталж байгаа мэдрэмж чинь гадна талд биш энэ дотор талд. Үйл нь өөр өөр учраас амт нь бас өөр өөр. Тэр энэ амт гэдэг чинь гадна талд биш энэ дотор талаас. Тэр дотор талаас гэдгийг бол багчиг сэдвжис буюу өмнө урд урдын хураасан энэ авьяас сэргснэг. Тэр авьяас нь сайн бол сайнаар муу бол муугаар хэлээд ингээд энэ мэтлэг. Тэгэхээр бүх зүйл сэтгэлээс ингээд үүсэж байгаа. Тэгэнгүүт умаар анжид ба сэтгэлээс 50%, гадна талаасаа 50%. Тэгээ хайгаад болтохгүй учраас донд амбар медва гэдэг ингээд багжаал нь дондомж чад. Тэгээд умаа танжирваа болохлээр зэрэг мен зам гэх. Эрт томьёо төдий. Ингээд яах юм бол за маа юм ч юм болооч гэж боддог орш тийм ээ. За гүнзүдүү гүнзүв дэмбашивийн гүнзүвдан гүнзүдүү ёмиживийн гүнзүв донжигсэрва мэтэдэ амаа дэнзэн л ажид. Гүнзүв дэмба гэдгийг гүнзүв янгуу хүнэн гэдгийг тэр янгуух бол юу хэлж байгаа гэхээр үнэн гэж баримтлсан тэр баримтлалыг хэлж байгаа. Дэнзэн л ажид гэж байна шүү дээ. Амаа дэнзэн л үнэн гэж баримтлаж байгаа тэр баримтлалыг үннээсээ бүтсэн юм байна гэж бодож байгаа. За гүнзүвдүү юмд буюу тэр янгуух байгаа байхгүй тэ янгуух гүнзүвдүү гэхээр юу? Гүнзүв юмд биш үү тэ. Гүнзүвдүү ёд мэд гэж. Монголоор орчуулсан ч заавал одоо гүнзүв дэмба буюу янгуух үнэн гэдэг байгаа. Энэ янгуух гэдэг байгаа нь ч гэсэн надад бол уухгүй л байгаа. Гэхдээ бол энэ одоо Дүмтаар Энчин Прямоагийн хуучин орчуулга энэ төр бол манай улам бол янгуух гэхээр л явсан байна. Харсан. Янгуух гэх. За тэр гүнзүвд янгуух үнэн гэдгийн гүнзүв бол дэнзэн л. Чима таанидвийн цадмаалаа жидвий ч гэж. Гүнзүвдүү ёд мэд гэж байгаа шүү дээ. Гүнзүвдүү ёд мэд гэдгийн гүнзүв бол таанидвийн цадам. Нэр томьёо тэр барьж байгаа тэр оюун ухааныг л шалгадаг. Цадам байна. Таанидвийн цадам. Нэр томьёо. Тийм учраас Дэдар жана Дондом Демба Ямбадан Дондом Дембэр Дүа гэж хоёр их бол нэг утгатай биш юм аа. Тэр өөр юм. Дондом Демба үнэмлэхгүй үнэн гэж хэлэх, үнэмлэхгүй байгаа байхгүй гэж те. Үнэмлэхгүй оршиж байгаа оршоогүй гэж хэлхийн энэ хоёр үнэмлэхгүй бол хоёр Дондом Демба гэж хэлэх, үнэмлэхгүй байгаа байхгүй гэхэд Дондом Дембэр Дүа гэж хоёр бол нэг утгатай биш. Жижигдээ Дондом Демба яна тэр мадуп гой гэж. Үнэмлэхгүй үнэн мөн юм болвол үнэмлэхгүй үнэн мөн юм болвол үнэмлэхгүй бүтээгүй байх хэрэгтэй гэж. Энэ бүр үнэмлэхгүй үнэн мөн юм болвол тэр мадууа гэдэг нь донд амбар мадууга гэсэн. Юу үнэмлэхгүй бүтээгүй байх хэрэгтэй. Үнэмлэхгүй үнэн мөн юм болвол үнэмлэхгүй бүтээгүй байх хэрэгтэй. Үнэнд бүтээгүй байх хэрэгтэй. Нэгсэндээ хуурмаг байх хэрэгтэй.
Хуурмаг бүтсэн байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Хуурмаг биш. Хуурмаг тэр хуурмаг гэдэг нь бидний оюун ухаанаас харгалзаж байгаа шүү дээ. Бидний бодож байгаа тухайн зүйлийн яг оршиж байгаа хоёр бол таарахгүй. Тийм учраас хуурмаг. Хуурмаг орших. Тэгээд дондом демба. Хуурмаг орших нь бол өөрөө үнэмлэхүү үнэ. Гүнзүвдү мадуу. Гүнзүвдү мадууба. Донд амбар мадууба. Донд амбар мадуу шүү. Үнэн бүтээгүү. Үнэн бүтээгүү нь үнэмлэхүү үнэн. Дээшэндүү гүнзүв демба ямбадан дэр дуваны дом ижигдээ гэж. Гүнзүв демба гэх гүнзүвдүү дуа мадууба. Гүнзүвдүү ёд мэд гэх хоёр бол бас хоёр нэг биш юм аа. Дондом демба яна гүнзүв дембэр дуу. Энэ шүү. Дондом демба яна үнэмлэхүү үнэн мөн болвол гүнзүв дембэр дууга. Гүнзүв дембэр дууга гэдэг нь дембэр медвар дууга. Дембэр медвар. Гүнзүв демба шивийн гүнзүв чинь бензин шүү дээ, тийм ээ. Гүнзүв демба шивийн бензин. Гүнзүв демба гэхээр тэр юу? Дембэр мадууа гэсэн. Дембэр дууга гэдэг. Тэр нь бол дембэр мадууа юм гэсэн. Үннээсээ бүтээгүү баг. Хуурмаг. Тэр үнэмлэхүй үнэн болвол хуурмаг биш. Хуурмаг бүтсэн гэж хэлэх гээд баггүй. Хуурмагаар бүтсэн гэх юм уу, тийм ээ? Хуурмагаар бүтсэн. Бидний бодож байгаа шиг биш. Тэрнээс өөрөөр. Бид нар үнэн гэж бодоод байгаа шүү. Бид нар үнэн байгаа. Тийм ээ? Байна. Ингээл гадна талын ингээд харал да. Энэ бүх юм ингээд үннээсээ ингээд бараад торгоод байж байгаа гэж л ингэж л бодож байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ бол одоо бүр дэнзэн ланжээ шүү дээ, тийм. Хинч зааж өгөөгүй. Бид нар бурхны ном сураад энэ одоо энэ сургаал мургаалыг үдсэн ч үзээгүй улсууд ч гэсэн тэгээд бараа торгоо юм бүхэн байгаа л гэж байна, тийм ээ. Тэгээд тэрнээсээ үндэслээд л одоо хамаг зовлонгийн их усүр тэрнээс тавьж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээрээс эндүүрсэн учраас яасан нь? Шунах, хачаах, уурлах, онзогнох, гатаархах энэ бүхэн маань бол энэ одоо эндүүр. Тэгээ ариун бусыг ариун гэж мөнх бус юмыг мөнх гэж бод. Энэ бүх эндүүрлүүд. Тэгээ эндүүрчглээрээ тэгэл одоо хамаг асуудал. Тэгэл шунан, уурлна, таархан тийм хэрэггүй юм авах юмсан гэж бодох. Хой сэтгэл үүс. Тэгээд тэрнийхээ ирэхээр яа ураа ингээд эцэс төгсгөлгүй хорвоод. Ингээд л тэнүүч. Тийм учраас л одоо үндсийн үндэс нь бол одоо энэ дондом демба гүнзүв демба гүнзүв дембэр дууа гэдэг. Энэ хоёрын одоо юм бол тэгэл асуудал бол шийдэгдээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэд энэ орчлонгийн зовлон энэ бүх юм бол одоо яах. Энэ үннийг мэдчихэж гарна. Тэгэхээр бол өөрийнхөө тухай бодчих юм бол тэр нь баг хөлгөнийхэн болно. Тэр өөрөө зовлонгоос айж байгаа мэдрэмж тэр бодлоо бусд дээр бодчих. Хамаг амтан дээр бодчих тэрэ бод сэтгэл их хөлгөний ном болж байгаа. Өөрийгөө бодоод энэ үннийг дондом дембаг бясалгаад явах юм бол зовлонгоос салж байгаа. Бусдын төлөө энийг бясалгаад явах юм бол Бурхны утгыг бол юм, тийм ээ. Тэгээд тэр тэгчин сэмжид дээр зөндөө одоо их олон юм сүлд нь тэгэл яг ингээ нөгөө нэг шүндээ ингээд баригдаад л яг ингээ явж байгаа болохоор ер нь бол тэгээд тэр жумраа мангаг дүн багшин нэмжээ гээд хоёр гол одоо бодисатын сэтгэл төрүүлэх ёс гээд гарсан. Энэ дээр бол энэ хоёрыг хольж одоо бас байгаа. Хоёуланд нь бол жумраа мангаг дүнгийн гоноо тэгшин сэмжилсэн ч бай. Багшин нэмжээ гоноо тэгшин сэмжилсэн ч бай. Өмнө нь бол заавал одоо яг
хамаг амьтныг бол одоо тэгш өстой даним тийм ээ тэгш бодох ёстой. Тэгэхээр тэр даним нь бол хоёулангийнх нь даним арай өөр бас байна. Жумраа мангад дүнгийн гоноо бодох даним. Дагшин нэмжин гоноо бодох даним. Тэр бол бас ийм ялгаа нарийн ялгаанууд. Тэгээ тэр нь бол яг одоо манай хичаан дээр тодорхой биш байгаа учраас тухайн үед бол яриаггүй ингээд өрцөн. Тэгээ нөгөө нэг үсгээ хараад ингээд уншаад ярьж байгаа учраас тэр тухайн үед хансанчгүй. Ер нь бол гэхдээ банчин лам ч гэсэн одоо манай хичааны лам ч гэсэн энэ ном одоо завсрын одоо нөгөө нэг шүлэг энтертаач гэсэн зарим тэр юм амирмаас илүү тодорхой маш нарийн дэлгэрэнгүй ном эндээс нь мэдэрээ цагсан юм бас бас байдгүй тэрийг зарахгүй. За домдом Дембаяна Гүнзүв Дембэр Төв Говьчэр хажиг Төдэ тухайн ямар нэгэн зүйл маань Гүнзүв Демба Маямбар цамай дүүвийн гансыг яна чөдэ дондом Дембэр цамай дүүвийн гансыг ин гойдэ эний ойнгол имбичэр сэрва мэтэдэ бомбын чойнод дондом Дембэр цамай дүүвийн гансыг мэвичэрдэ дээр мадувичэрдэ Дембэр мадувичэр. Тийм биз? Юу гэж байна? Чөдө Гүнзүв Демба Маямбар цамай дүүвийн гансыг юм те. Гүнзүв Демба биш юмаа гэж мэдсэн хүн болвол дондом Демба муу юмаа гэж бодсон мэдсэн ийм байх албатай юмаа гэж бодоод байна те. Нэгийг биш гэдэг. Одоо янгуу хүнэн биш юмаа гэж мэдэх юм бол тухайн зүйлээ үнэмлэхүй үнэн мөн гэж мэдэх албатай гэж бодоод тахгүй. Тэг гансыг яна чөдө дондом Дембэр цамай дүүвийн гансыг юм гойдэ эний ойнгол юм биш. Тэгэхээр янгуу хүнэн үнэмлэхүй үнэн хоёр нь хоорондоо одоо нөгөө ойнгол буюу одоо бодиттой ийм харш учраас нэгийг биш гэж бодглохлээр нөгөөх нь автоматар мөн гэж бодох хэрэгтэй гэж ингэж хажиг ингэж бодоод тахгүй. Тэгэхээр энэ бол тийм ойлголт шүү дээ тийм ээ. Тэсэр ба мэтэдэ бомбын чойнод дондом Дембэр цамай дүүвийн гансыг мэвичэр. Бомбын чойнод буюу бомбын хоосон чанарыг дондом Дембэр цамай дүүвийн гансыг мэвичэр дээр мадувич буюу дондом Дембэр мадувич Дембэр мадувич Дембэр мадувич бомбын Дембэр мад хажиг Дембэр дүүа гэдэг чинь өөр шүү дээ. Дембэр дүүа гэдэг өөр ойлголт. Үннээсээ бүтсэн бүтээгүй гэдэг өөр. Үнэмлэхүй үнэн мөн биш гэх юм уу? Үнэмлэхүй үнэн мөн гэж одоо оюун ухаанаар батлах, оюун ухаанд үнэмлэхүй үнэн мөн болох энэ төр гэдэг чинь бол өөр ойлголт. Үннээсээ бүтэх гэхээр ахаад тэрнийхээ эсрэг ойлголт шүү дээ. Тэгэхээр болж болохгүй шүү дээ түрүүнд. Тэгээ мэтэдэ бомбын чойнод дондом Дембэр цамай дүүвийн гансыг мэвичэрдэ бомбын чойнод Дембэр мадувичэр. Тэгээ дондом Дембэр мадувичэр Дембэр мадувичэр. Тэр дондом Дембэр цамай дүүа гэж. Дондом Дембэр дүвлэх гэж байхгүй шүү дээ. Юм дондом Дембэр дүүа гэж байхгүй шүү. Дембэр дүүа байхгүй юм чинь дондом Дембэрч дүүа мэд Гүнзүв Дембэрч дүүа мэд биз. Танаа нь бол Дембэр мадувич. Дембэр мадувна дондом Дембэр мадувын чавартал. Дембэр мадувна Гүнзүв Дембэр мадувын чавартал. Чава байна үстэй. Дембэр мадувна дондом Дембэр мадувын чав юм болвол Дембэр мадувна Гүнзүв Дембэр мадувын чавартал. Тэгвэл намба гүндүү цүмбич. Мицүн гэдэг юу тавих лээ? Мицүн гэхээр нэг нь найлаг тийм ээ дондом жижижийн шива нөгөөх нь гүнзүү жижижийн шива гэдэг ингэж ялгах юм. Ингэж болно. За хажиг бомба дэмэдүүд дуугийн гансагдан бомба гүнзүүдүүд дуугийн гансагны донжиг сэрва мэтэдэ гэж. Бомба дэмэдүүд дуугийн гансаг тийм бомбыг үнэннээсээ бүтээгүй гэж таньж мэдсэн гансаг бомба гүнзүүдүүд дуугийн гансаг хоёр бол нэг юм а гэж бол одоо таахгүй гэж. Бомба гүнзүүдүүд дугуйлаа
бомба дэмэдүү дагуу ондуу дагуу. Тэгээд тэдэр жүгийн дегалаас юм бичнэ. За бомба гүнзүүдүү дагуулаа. Бомба гүнзүү юм а гэдгийг мэдхийн тулд болвол бомбаг үннээсээ бүтээгүй хоосон чанартай гэдгийг нь бол мэдэх нь түрүүнд нь байх хэрэгтэй. Түрүүнд. Ер нь бол бомба хаана байна? Бомб байгаа юу байгаа. Бомба ямар байна? Хаана байна гэх юм бол хайсаар угаад бомбыг биш. Бомбын хоосон чанарыг ихтэй болно шүү дээ. Бомбыг хайгаад явах юм бол ихтэй бомбын хоосон чанарыг олно биз. Оршихуун тэр юм чи. Бомба үннээсээ одоо лоо сүвэр наваа гэдэг чинь юу гэх юм. Шудраг оюунаар тий. Одоо би тийм дуртай учраас тийм байх ёстой, тийм байгаасаа гэдэг хандлагаар биш. Ямар ч байж болно гэсэн. Үнэхээр одоо тийм шинжилэн судалж байгаа тийм одоо бодлоор ингээд бомбыг хайх юм бол ахна. Тэгээд бомбын оршихуйг л олно шүү дээ. Тэр нь бомбын одоо бомба дэмбэр мадуу. Бомбын хоосон чанар. Тэрийг олно тий. Бомбыг хайвал тэгээд бомбын хоосон чанар. Яг л энтэй адилхан шүү дээ. Тийм ээ. Зовлонгоос гаргаад зоохгүй тул зовлонг хинч хүсэхгүй. Бүгд жаргахыг хүсэж байгаа. Тэгээд жаргамаар байна. Жаргамаар. Зовмооргүй байна. Зовмооргүй. Хин би. Тэгээд би гэдгээ олоод ирэл. Би чинь хаана байгаа? Бигээ олоод. Олоод ирвэл зовлонгоос гаргаад үгүй гэж байна шүү дээ. Тийм ээ. Ер нь бол бараг санаа. Би өөрийгөө олоод ирээ. Тэгээд зовлонгоос гарч байна л. Тэгээ өөрийгөө хайхаар явах. Өөрийнхөө оршихуйг болно. Тэр чинь миний хоос. Тэр ганцгийн даг мэд гэдэг. Ганцгийн даг мэба. Зовмооргүй байгаа бол тэр зовмооргүй байгаа нөхрийг жаргамаар байгаа нөхрийг л олох л чухал биш. Тийм ээ. Атма гэдэг. Тийм учраас л одоо эртний 2-3 мянган жилийн тэртээгээ Бурхан багшаас өмнө хүртэл одоо энтгийн одоо зарим одоо тэр шашны урсгалууд бол байсан байгаа шүү дээ, тийм ээ. Хиндүү 1000 гаруй жил. Тэгээд тэд нар юу хайсан гэхээр биеийг л атма. Яг тэгвэл одоо зовхохыг хүсээгүй, тарахыг хүсээд байгаа чинь би шүү дээ. Тэгээд тэрийг л олох хэрэгтэй шүү дээ. Тэгээд мэдээж миний гар хөл одоо толгойд тарих би гэж мэдээж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр хаана вэ хайх. За ингээ хайгаад л янз бод тэрийг л янз. Тэгээд тэр нөхрийг л зовлонгоос гаргах, зовлон дунгаахгүй нирван буюу нирвана гэдэг аваа зовлонгоос аваач. Тэгэл арга зам. Тэр арга зам нь ер нь тэр би гэдгээ хайсан тэр л хайгаад явж байгаагийн баг эсрэг тал. Тэр нь зовлонгоос гарах арга. На бурхны шишин болвол хайсаар бол ерөөсөө байхгүй байна л. Нэр томьёо. Маш олон зүйлийн цогцлбор хүмбүн аалаад байна тийм ээ. Дүги пумбо, цорви пумбо, дүжи намбар шив пумболаад байна. Зүгээр л хангаа шив минь дагваа. Минь дагваа. Байхгүй. Юус ганцгийн даг. Тэр нь бол хэлбэл тэгээд чойжин даг. Ээлж танин мэдхийн дараалал нь бол ийм дог галаа бол тийм ээ. Гагжаан чанаа бол ялгаа байхгүй гэж байна шүү дээ. За төдөрж үгээ зэгчлээс юм. Жүгийн диггалаас юм бичэр гэж. Тэр бомба гүнзүвдүү догваалаа гэж. Бомба гүнзүвдүү догваалаа. Бомба дэмэд догваа онд догоо вечэр гэдэг нь бомба дэмэд буюу бомба үннээсээ бүтээгүй. Бомба хоосон чанартай гэдгийг мэдэх нь урд нь байх хэрэгтэй юм аа. Тэр бомба гүнзүвдүү догваалаа. Бомба бол янгуух юм а гэж танин мэдхийн өмнө бомба үннээсээ бүтээгүй мө гэдгийг бол мэдэх нь эхлээд байж шүү дээ. Тэгээд дараа нь бомбагаа мэдэх шүү дээ. Бомбын одоо бомба дэмэдүү догваа буюу бомба дэмбэр мадууа гэдгийг эхлээд бомба хоосон чанартай байна, бомба үннээсээ бүтээгүй юм байна гэдгийг эхэлж нэгдүгээрт мэдээд хоёрдугаарт бомб чинь энэ юм байна. Бомба гүнзүвдүү догваа нь бол хоёрдугаарт юм байна шүү дээ. Бомба дэмэдүү догваа нь нэгдүгээрт. За тэр мэт бол
Өмнө жүгийн Балдан даваад өгийн зохиосон өмнө жүгийн тайлбараас бол өмнө жүгийн арандл дугаар андал гэж байгаа шүү дээ. Дугаар андал гэж байна. Энэ жүгийн дигга гэдэг нь бол тэр энэ за цааш. Ажиг Дамбра дэн Демба мин шээ чадвар жидваны цэглаа демба дээ гэж. Үнэн биш ээ гэд яагаад тахаар хажиг юу гэж байна. Үүлийн үр үнэн биш хэмээн ялгах нь бол цэглаа демба дээ гэж. Энэ бол үгэнд чүтсэн юм юм аа. Үгэнд чүтсэн. Оноо ламбра мэдэн бартал мэдэн ба юм би чи. Агсалха. Тий. Өдөөс нь харанлаг ас. Тэгвэл ламбра үнэн биш юм уу? Үннээсээ үгүй мэдэн бар тал гэдэг тийм мэдэн ба юм би чи. Тэ ламбра дэн үнэн демба мин. Энийг монголоор одоо юу гэж хэлэх вэ? Дамбра бол дэн демба маян гэж хэлээд байна шүү дээ. Монголоор бол хоёул ингэж үнэн. За тэгээ энэ бол яг үг төдий л одоо үгэл төдий л яриа юм аа. Оноо ламбра мэдэн бартал мэдэн ба юм бичэр. Багсаалха хажиг намцулдан найзуул ментүмбийн чойна зүмба юм би чавсар байна. За энэ их хажиг бол юу гэж нэхэр намцулдан найзуул гэж. Харагдах ёс, орших ёс хоёр нь хоорондоо таарахгүй байгаа бол түүнийг хуурмаг гэж хэлнэ гэсэн чинь хуурмаг байх ёстой гэж үзэх юм бол энэ бол албагүй маа гэж. Уул нь бол за тэр яах. Намцулдан найцул мэдүмбийн чойна зүмба юм би чавсраа мэдтэ шийдвна дэдэр мэдүмбийн чойн гой гэж. Шийдвна гэдэг нь байгаа бүхэл юм. Байхал юм бол оршин буйл бол найцулдан намцул нь бол мэдүмбийн чойн би чав юм а. Шийдвна ранзан догвала намцулдан найцул мэдүн гой вечэрдэ дэна ранзан догвала наваа дарду бадуу гой вечэр. Тэгэхээр оршин буй бүх зүйлийг бол бидний одоо төсөөлөл бодолд бол нөгөө үзэгдэх байдал нь орших ёстойгоо заавал таарахгүй байх ёстой гэдэг юм а гэж. Таарахгүй байх ёстой. Дэ ранзан догвола наваа дардуу мад. Тэгэхээр альва зүйлс бол яах нь шийдвна гэсэн санаа шүү дээ. Шийдвна ранзан догвола наваа дардуу мадуу гоё. Бид нар би одоо Экваторын талбай дээр байгаа нөгөө морьтой Экватор жанжины хөшөө гээд хэлэхтэйгээ зэрэг та нар шууд толгойд ургаж байгаа тийм ээ. Шууд ургаж байгаа. Гараа өргөцсөн юм. Морь онц. Хэлэхтэйгээ зэрэг ургаж байгаа. Тэр ургаж байгаа Экваторын хөшөө бол төсөөлөлд ургаж байгаа тэр Экваторын хөшөө бол тэр бидний бодолд бодогдож ургаж байгаа шигээ бүтээгүй байх хэрэгтэй. Яг тэр дагуу бол бүтээгүй маа. Тэгэхээр бидний бодолд яаж ургаж байгаа бид нар өөрсдөө мэдж байгаа болов. Тэрийг эхлээд бие эхлээд чагнаад тэрийг анзаарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрний дагуу зүг бүтээгүй. Бид нар бол тэр бодолд ургаж байгаа зөвлөлийн одоо тэр донжи байгаа шүү дээ. Догвола намын одоо Экваторын шөөний тэр донжи тэрийг хүртэл бид нар яах нь өмөрдөө байл. Энээсээ бүтэж байгаа юм шиг. Үнэхээр тийм байгаа юм шиг боддог шүү дээ. Энэ ялгалууд би бас тайлбарлах чадахгүй байх шиг байна. Монголоор юу гэж. Ялангуяа тэгээд энэ лойрог руу одоо холбогдоод ингээд лойрог яг харахгүй эн чинь мэрэгжлийн болоод нэр томьёонуудын ялгаад утгаар нь салгаад ингээд
манай монгол хэл дээр болохоор тэгж одоо яг тогтсон нөгөө хэрэгжилж хөвшиж заншаагүй оюун, ухаан тэргээд ингээ бүгд нэг утгаар л хэрэгэлдэг. Оюун гэдгийг яг ийм, ухаан гэдгийг иймэр одоо мэдэл, шив, мэдэл гэх юм уу ингээд ерөөсөө ялгадаггүй учраас хэрэгтэй байсан тийм ээ. Шийдвнаа ранзун дагуулаа нанцулдан найзууд ментун говичэрдэ дэ яна ранзун дагуулаа навадарду аду гович. Ява ява шатвала хажиг домдом дембала яна юл домдом дембадан юлжин домдом демба ни ёсэрва. Тэтэй яваагийн дараагийн бааш явааг бол нэг хамттан тэгээд яваа ерөн бань. Өнөөдөр энэ яа